Өнөөдөр манай та юу рекламдуулмаар нэвтрүүлэгт өөрийн хүсэлтээр эргэн хандмаа оролцсон юм а. Тэрээр Хангаан хотгоны хажууд байрлах Go to Market-ийн нэг давхарт 7 ширхэг бөөний төвийн үйлчилгээний талбайг зарах хүсэлтэй бөгөөд давхар өөрийгөө рекламдуулъя гэсэн хүсэлтийн дагуу манай хамт олон очиж уулзсан юм. Цагтаа бол их чинь ирчүүдийг хойлол болж ирсэн байна. Одоо би яг 60 хүрч байгаа гэхэд бол үеийнхэн дундаа баяа толиотой. Их чинь бас их дончтой хавцлнаа. Ер нь бол чинь өөрөө хүн амьтантай сууя гэж ер нь боддоггүй байхгүй. Хандмаа ихч маань ганц бие гэдгээ зарлаад унлаа шүү. Уг нь үйлчилгээний талбайгаа зарыг хийгүй мүү? Өөрийгөө зарах гэдэг юм уу да? За яна сандраад шигчэн та. Юу ярина? Үзэгч олон минь ээ. Сайн байцгаана уу? Намайг одоо наран туулын харамч хандаа гэдгээр манай наран туулынхан мэдл байхаа. Одоо би чинь нөхөр сүдэр авъя гэж ерөөсөө өөрөө боддгүй. Намайгч бас нэг тийм нөхөрч бас аваагүй. Угаасаа гэрснээс хойш нөгөө нэг хөрөнгө энтергээд хууль гарснаас хойш би ер нь хөрөнгийг 2 хуваа гэдэг дээр эсэргүүцдэг хүн л дээ. Тэгээд тэрнтэй ч тэр юм би нэг тийм нөхөр бол нэг сонирхоод ирэх шүү дээ тий. Яа харахгүй харамч хандаа их юм аа. Байна уу? Их чинь наач нэвтрүүлэгтэй байна. Талхтны 100 ирэх юм ч юм уу. Нэг тиймэрхүү нэвтрүүлэг юм шиг байна. Тий. Чи юу яа заа юу нэг хитэн найз боёудаа дагуулад байж ихгүй ойрхон тийшээ тэгээд салхинд гарч болж байна. Би хитэн найз охтуудаа бас авчиж болж байна. За нань иргэн яри заа юу аа нэг юм дөө. За баяртай. За. Хандмаа ихч ганц бие биш бол таа. Go to Market-ийнхаа өнгөтэй хоршуулж өнөөдөр танаа нэвтрүүлгийг хүндлээд ингээд өнгөтэй бирлээ. Event тэтгэгч Go to Market. За манай бөөний төв усандаа их одоо юуны тиймээ бөөний төв байгаа. Гурил будааны бөөний төв. За ишлэх юм бол нарийн ногооны бөөний төв, сүү цагаан эдэний бөөний төв байна. За мах ногооны бас бөөний төв гэдэг 7 ерөөсөө бөөний төв байгаа. Манай энэ ч одоо тэгээд хойд бүсийн нөгөө төвлөрсөн бүс гэдгээрээ ерөөхдөө бол онцлог. Би чи одоо үйлчилгээний бүх лангуунууд маань бол бүгдээрээ түрээстэй. Харин нэг доотлынхаа нэг давхрын бөөний төвийг л ерөөхдөө зарчмаар байгаа яг үнийг хэлэхэд. Чи өөрөө их ашигтай л да. Ер нь бол бөөний төвийн 7 лангуу гэдэг чинь өөрөө ийшээ хоошоо газарт орсон хотгонууд, айлууд энэ хоошоо хөгжиж байгаа, цэцгэлж хөгжиж байгаа энэ үед бол 7-гийн 7 бөөний төвийн лангуу талбайг худалдаж аавна гэдэг нь бол өөрөө хоншоортой аавын хүн ирээд ааваг тийм ээ. Та бүхэн Хангаан хотгоны хажууд Go to Market-ийн нэг давхарт үйлчилгээний талбайтай болохыг хүсвэл Хандмаа ихчтэй холбогдоорой.